За сайн бацхан нөхдүүдээ. За 2 дугаар удирлын эхний асинхрон хичээлийн маань эхэлж байна. За хичээлийн сэдэв маань болохоор за get нийлмэл өгүүлбэрийн ангилал онцлогийг гэсэн сэдвтэй. За хичээлийн зорилго маань болохоор get нийлмэл өгүүлбэрийн холбогдсон арга утгыг мэдэх зорилготой хичээл ахнэ. За хичээлд оръё. За get нийлмэл өгүүлбэр бүтэх зүй тогтол гэж байна. Энэ get нийлмэл өгүүлбэр маань хэрхэн ямар бүтцтэйгээр бүтдэг вэ гэдгийг доор ангиллууд нь харагдаж байна. За ингээд дөрвөн ерөнхийдөө ангиллал харагдаж байна. За жишээ нь болохоор бүтэц өгүүлбэр дээр нэмэх нь бүтэц өгүүлбэр. За бүтэц өгүүлбэр дээр нэмэх нь бүтэц бус өгүүлбэр. За бүтэц бус өгүүлбэр дээр нэмэх нь бүтэц өгүүлбэр. Бүтэц бус өгүүлбэр дээр нэмэх нь бүтэц бус өгүүлбэр гэсэн яг нь ийм зүй тогтлоор get нийлмэл өгүүлбэр маань бүтдэг бахнэ. За жишээ нь бол эндээс харагдаж байна. За хүнээс айдаг яасан хүүхнүүд вэ гэвэл за мөрөө хавчин хүзүүгээ анхуулан айлгүй яах вэ гэд бас л хий гэж инээлтнэ гэж байна. За энэ бол нийлмэл өгүүлбэр байна тий. За get нийлмэл өгүүлбэр байна. За тэгээд нөгөө г бүтцийг ингээд синхрон тодруулах юм баг харж байна. За тухайн нийлмэл өгүүлбэрийг задлах юм бол эхний өгүүлбэр маань болохоор хүнээс айдаг яасан хүүхнүүд вэ гэвэл гэдэг маань яг нь бүтэц өгүүлбэр. За өмнө нь бид нэр болохоор бүтэц өгүүлбэрийн талаар үзсэн байгаа учраас мэдж байгаа. За мөрөө хавчин хүзүүгээ анхуулан гэдэг маань дараагийн өгүүлбэр маань яг нь бүтэц өгүүлбэр болох нь. За айлгүй яах вэ гэдэг маань болохоор бүтэц өгүүлбэр. За тэгээд хий гэж байгаа байхгүй юу? Гэж инээл гэж гэдэг энэ өгүүлбэр маань болохоор бүтэц бус өгүүлбэр. Эний нөгөө баярлж хөөрсөн байдлыг илэрхийлдэг өгүүлбэр бол яг нь бүтэц бус өгүүлбэр болж байна гэд. За бас л инээлтнэ гэдэг маань бүтэц өгүүлбэр. За тэгэхээр энэ өгүүлбэр маань ерөнхийдөө яг нь дөрвөн бүтэц өгүүлбэр, за нэг бүтэц бус өгүүлбэрээс ингээд get нийлмэл өгүүлбэр маань бүтсэн байна гэд. За ингэж анзаарах нь байна. За энийг бас дэвтэр дээр тэмдэглэж авна. За одоо тус бүрдэн тайлбарлаа, жишээнээр тайлбарлаж байгаа. За get нийлмэл өгүүлбэрийн г хэмээ гэх нөгөө холбох хэрэглүүрээр холбогдож бүтцгийг яг нь мэдэх нэ. За дүрслэг өгүүлбэр гэж байна. Гол өгүүлбэртэйгээ г хэмээ холбох хэрэглүүрээр холбогдоод get нийлмэл өгүүлбэрийг бүтээдэг. За холбох хэрэглүүрээр холбогдож бүтдэг бахна. За эхний хэлбэр маань. За жишээ нь одоо Япон хүн тонгос гэж мэдлээд өөрийгөө танилцуулга гэж байгаа байхгүй юу? За энэ дээр бол яг нь доор нь тайлбар нь байна. За тонгос гэдэг өгүүлбэр нь бол яг нь тохио зангаа заасан утгатай одоо дүрслэх өгүүлбэр. Яг яаж мэдлэж яах вэ гэдгийг нь илэрхийлж байгаа, дүрсэлж байгаа өгүүлбэр байна шүү дээ тонгос гэдэг. За өгүүлбэр болох бөгөөд гэж гэдэг холбоосоор холбох хэрэглүүрээр одоо яг нь мэдлээд өөрийгөө танилцуулах гэсэн өгүүлбэртэй энд холбогдож байна гэсэн үг. Тэгэхээр энд яг нь холбох хэрэглүүрийн үүргээр яг нь get нийлмэл өгүүлбэр маань бүтэж байна гэд эхний бүтцийн маань хэлбэрийг харуулж байна. За хоёр дахь хэлбэр нь хэлц өгүүлбэр гол өгүүлбэртэйгээ яг нь бас г хэмээ холбох хэрэглүүрээр холбогдож байгаа. Холбогдож нийлмэл өгүүлбэр бүтдэг гэдэг ингээ хоёр дахь арга байна. За энийг бас яг нь жишээ өгүүлбэр нь харагдаж байна. За тэр гихчээр гэдгээр яг нь ерөөхдөө явж ин холбогдож ин гэсэн үг. Тэгэнгүүт эхний өгүүлбэр маань бодовч бодын шир дөрвөөс сэтрэхгүй гэдэг маань энэ өгүүлбэр маань болохоор хэлц өгүүлбэр байгаа байхгүй юу. Тэгээд яг нь дараагийн өгүүлбэртэйгээ энэ холбоосоор холбогдож байгаа гэсэн үг. Г гэдэг холбоосоор гихчээр гэдэг. За энэ тайлбар байгаа учраас өөрөөсөө яг нь бас давхар тайлбараасаа анхааралтай уншиж ойлгоод тэртээ тэмдэглэж аваарэ. За гурав дахь арга нь хүний хэлсэн өгүүлбэр гол өгүүлбэртэйгээ г хэмээ холбох хэрэглүүрээр холбогдож get нийлмэл өгүүлбэр бүтдэг гурав дахь арга гэсэн үг. За энэ дээр бол жишээг нь бас авсан байна. За энэ өгүүлбэрт одоо майхны цай талаас хүмүүс яг нь жамц төрүүллээ гэж хашгираа гэдэг өгүүлбэр байна. За жамц төрүүллээ гэсэн өгүүлбэр нь бусдын хэлсэн хүндлэнгийн өгүүлбэр, оруулбар өгүүлбэр байгаа байхгүй юу? За гэж гэдэг холбох үгээр майхны цай талаас хүмүүс хашгир гэсэн гол өгүүлбэртэй холбогдож байгаа. За хэлбэр охин энэ гурав дахь арга бүтэж байгаа. За тэгээд яг нь сая ерөнхийдөө бүтц тус бүр дээр нь тайлбарлаад харахад бол ерөөсөө эндээс харахад get нийлмэл өгүүлбэр маань бол ерөөсөө бүтэц өгүүлбэрийн дотор бүтэц өгүүлбэр багтсан шинжтэй. За байх нь бүтэц өгүүлбэр ба бүтэц бус өгүүлбэр багтсан шинжүүдтэй ингээд олон янзын хэлбэрээр бүтдэг байх нэ гэд. За хүнд get
өгүүлбэрийн хэм маягийг хөндлөнгийн үг өгүүлбэрийг оруулахдаа ашигладаг байх нь. Бусдын болон өөрийн хэлсэн үг бодлыг илэрхийлэхдээ бас өгүүлбэргээ бүтцийг ашигладаг байх нь. За өгүүлэгчийн үг өгүүлбэр гэдэг. Одоо тус бүрдэн жишээгээр энэ дээр бас ингээ харуулсан байгааг өөртөө сайн анхааралтай уншаад дэвтэр дээрээ тэмдэглэж авнаа. За нийлмэл өгүүлбэр дотор 2-3 өгүүлэгчийн үг өгүүлбэрийг оруулж холбогддог зүй тогтол байдаг гэж хэлж байна. За энэ жишээн дээр бол ингээд өгүүлбэрээ унших юм бол одоо нас чи 90 цент хүрсэн төдийгүй алдар нэр чи олон тодорсон биш үү гэж Жамянг хүний хэлэхэд сүх жаа гэд янжуурыг авч асааваа гэд. За энэ өгүүлбэрд бол 3 өөр хүний хэлэх өгүүлбэр байгаа. За эхний өгүүлбэр маань болохоор Жамянг хүний хэлсэн өгүүлбэр. Сүх жаа гэдэг нь болохоор сүхий хэлсэн үг. За Жамянг хүний хэлэхэд сүх жаа гэд янжуурыг авч асаав гэдэг маань энд нөгөө зохиогчийн үг хэллэг ба. Зохиогчийн хэлсэн өгүүлбэр энд орж иж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ өгүүлбэр маань ерөөсөө яах нь нийлмэл өгүүлбэр дотор 2-3 өгүүлэгч өгүүлбэрийг оруулж холбогддог ийм зүйл тогтол байгаад байна. За энэ нь болохоор нөгөө get нийлмэл өгүүлбэрийг ашиглаад ингэж холбогддог зүйл тогтол байдаг бахнэ. За get өгүүлбэрийн өгүүлэх үний хэвчлэн ямар давтамжтай үйл үг байдгийг бүртгэж таниулгаа гэд. За ярьж хэлэлцэх үйлдэл заадаг үгс нь одоо эдгээр үгс байх нэ. Одоо жишээ нь. За бодож санах үйлдэлийг заасан үг гэдэг ингээ ангиллсан үгнүүд байна. Гол өгүүлбэрийн үйл үгнүүдийг ингээ ангиллчихж байгаа байхгүй юу? За энийг бас ойлгоод яг нь дэвтэр дээрээ бас тэмдэглэж авна гэсэн үг. За ингээ өнөөдрийн асинхрон хичээлээ анх яг бичлэгийг анхааралтай үзээд дэвтэр дээр тэмдэглэж аваад сорил даалгавраа ажиллаарай.